За сайн байцгаана уу? Би өсвөрийн сэтгүүл санаа байна. За тэгэхээр өнөөдрийн ярилцлагын болонгаараа ютубер Менди болон Мелис нарыг урьж оролцуулсан байна. За та хоёртай өнөөдрийн мэндийг хүргэе. Чамдас өнөөдрийн мэндийг. За тэгэхээр Ял уцгийн миний маань үзэгчдэд зориулаад өөрсдөө танилцуулбал. За. За сайн байцгаана уу? Мелис байна. За намайг Менди гэдэг. Тэгээ яг жинхэнэ нэр бол Минд баяр. За энийг хэлэх шаардлага шнэ. Зүгээр. Яг ингэж ихнэр гэж хөндлөө шүү дээ тийм ээ. За тэгэхээр ингээд анх тойрын Менди Мелис гэдэг нэр юу нэг хаанаас үүсэлтэй юм бэ? За минийх бол юу? Би нөгөө бүр багтаа 10 жилдээ нэг мен гэдэг эрэгтэй гэдэг мен гэснээр тусдаа ди үсгчдэг байсан байхгүй. Тэгээд тэрнээс улбалаа тэгээд нэлээд хэдэн жил бол хоошоо яваад яг тэр нэрээр явж байгаад тэгээд яг мен гэчээ ди ихэр жоохон эвгүй санагдаад тэгэхээр Менди болж үзсэн. Ер нь Менди Мэндэ хоёр ер нь төстэй санагдаад тэр иймэрхүү нэр сонгоцсон. Би болохоор ер нь бол бас багасаа яг нэр мэрийг зохиогоогүй л дээ зүгээр нөгөө нэг Диана Мелисэн гэдэг хүнийг дагдаг байсан байхгүй. Ер нь бол фото модель Украины. Тэгээ ер нь бол тэрийг айгу биширдэг. Фэн нэ. Тэгээд өөртөө бас тийм үгүй. За тэгэхээр бүжиглдэг тийм ээ. Ер нь хэдэн хоноос бүжиглж эхэлсэн болоо? Ер нь өөрийнх нь одоо багын сонирхол байсан уу? Ер нь ханаас үсэлтэй бүжиглж эхэлсэн бэ? За би бол бүр багасаа л ер нь цэцэрлэгээсээ л амар бүжиглэх төртэй өгдөөсөн. Тэгэл ер нь бол нэлээ урлагтай амар сонирхолтой. Тэгээд яг энэ стилээрээ бүжиглж эхэлсэн гэх юм бол одоо нэг 6 жилийн өмнө баха. Тийм 6 жилийн өмнөөс яг бүжиглж эхлээд одоо л идэвхтэй ингээл явж байна. Миний хувьд гэх юм бол яг одоо 4 жил болж байна гэх юм. Яг мэрэгжлийн төвшөнд авч хэлцээд нэг юу яг хичээллээд сургалтын цугаа багшлаад 4 жил болж байгаа. Тэгээ яг өмнө нь бол зүгээр урлагийн өсөлт гэл ингээл жоох бүжгэлдэг байсан л да. Гэтэ яг мэрэгжлийн төвшөнд гэхээр яг 4 жил. За баярлалаа. Тэгэхээр анх хэдэн онд одоо танилцсан бэ? Яаж танилцсан юм бол тэр талаас? Тэрийн танилцсан одоо түүх гэдэг юм байхгүй. Яг зүгээр тэр ер нь багш хоёр байсан. Тийм би ерөөхдөө бол багш нь байсан. Тэгээд багш нь байжгаад тэр нэг хамтлагт ороод тэгээд яг зүгээр ингээм амар аажмаар удаанаар ингээд танилцсан гэх юм үү те. Тэгж л танилцсан да. Одоо ихэд хэдэн жил болж байгаа вэ? Одоо бараг 2 жил болох чинь. Тийм 2 жил болох чинь. Одоо юу лээ? Валентин 9 сар. Тэрийг нөгөө нэг Валентинаар үргэлжлэжсэн байхгүй. Тэгээд Валентинаас хойшоо гэхээр Валентинаас хойшоо яг үргэлж эхлээд одоо бараг 1 жил 9 сар мөн болж байгаа шүү. Валентинаар 2 жил үргэлжсэн. Нэлээд одоо үргэлжсэн юм тийм ээ. Тэгэхээр одоо анх хинд нь одоо тийм хин их гүйсэн болоо одоо надад үргэлжээ гэдэг ч юм уу тийм анхны зоригтой алах вэ? Хин хийсэн бол энэ ч бол амар урт түүхтэй тийм. Тэр яг хөө тэгэл нөгөө нэг яг нэг хамтлагт байсан болохоор тэгэл нөгөө нэг хооронд амар санаазууд бид хоёр ч юм ингээл би нэг амар жоок хийгээл би нэр амар тоглоалцтай нэр амар тэгж инээлдэж явдаг гэсэн хоёр. Тэгэл би нэр амар тоглоалцтай нэр хизээ найзхан толох чинь хизээ найзхан толох чинь би нэг амар тэгдэг гэсэн. Тэгж явж байгаа л тэгэл мэдхгүй нэг мэдсэн чинь тэгэл би биндээ сайн болчихсон. Тэгэл дасцсан гэх юм уу тийм. Ер нь одоо ч тэр анхч тэр нэгнийхээ одоо яг юунд нь илүү татагддаг вэ? За яг татагдсан гэхээс илүү тэр нэг айгүй удаан хамт байгаад өдөр болгон бэлтгэл хийгээл өглөөний сарын хүртэл хамт бэлтгэл хийдэг байсан хэрэг. Тэгэхээр ер нь яг дасцсан гэсэн үгтэй тий. Одоо влог хийгээд хэр удаж байгаа вэ? Влог хийгээд за тийм ер нь жил яг 10 сарын 6-нд анхны влогоо цацчихсан. За тэр хамгийн гол ингэ за яг влог хий те. Тийя гэсэн санааг хэн гаргасан бэ? Тэр чинь ер нь л анх влог хийдэг санаа их байгаагүй те. Тэгэл яг манай нөгөө нэг Джейсон Жейл хоёр гэдэг чинь тэр хоёр маань влог хийж эхлэв. Тэгэл бид хоёр ч угаасаа нэг влог хийгээд нэг явахгүй дээ гэж мэгэл ерөөсөө тийм юу байдгүйсэн. Тэгэл тэгсэн чинь хүмүүс битээр л бичиж эхлэв. Влог хийгээч ягууж ингээл үзэн шиг. Тэгэл нэг нэрэж влог хийчт юм уу яа гэм лээ гэл бодож аваад тэгээ нэг
стори хийж байгаа бид хоёр за ер нь гайгүй ч юм мөө гэж бодлоо тий. Тэгэл ер нь анхныхаа влогийг хүмүүсийн саналаар юм уу. Тий анх инстаграмд бас хийжсэн тий хамт явж байгаа нэр хоёлаа хараа влог хийгөөгээ тий. Тий яг тэрнээс ахуулаад яг влог хий гэдэг санаа ирэх гарч ирсэн. Аха. За одоо ингээд влог хийх зорилготой одоо ингээд хосуу зам түүжлэн одоо ингээд манай үеийнхэн тий тэр хүмүүс байдаг. Тэгвэл яг тэр залуус тандаад зөвлөвөл ер нь. Влог хийх гэж байгаа хүмүүстэй гэж ер нь л харийг үзүүлнэ. За яг влог хийнгэл бид чинь ингээл бид тийм влог айгүй ингээл хөнгөн явдсан шүү дээ. Яг зүгээр л байгаа байдлаа харуулаад хийж байгаа юм харуулаад тэгээд яг влог гэхээр нэг хүмүүс амар тийм хүнд юм бодоод байдаг хэцүү юм шиг. Тэгэл одоо яана юу гэж ярих уу юу хийх үү гэл. Тэгээд ах нэг шаардлагагүй влог гэдэг чинь тэгэл угаасаа өдөр тутмын юм ал харуулдаг те. Яг зүгээр яг чи яг хинбэ юу хийдэг вэ тэрийг л харуулхад юу юм. Тэр чинь л влог гэсэн үг. Нэг амар ингээл одоо баг ингээл гарч ирж байгаа ингээл хүүхдүүд байгаа шүү дээ. Влог хий гэсэн тэр хүүхдүүд л ингээл бүр яг нэг кино зураг авалт ингээл авах гэж байгаа юм шигээр тийм төсөөлттэй байдаг бах тий. Тэгэл тэрнээс бол гайгүй тэгэл нэлээд зохиолтой юм чинь бол өөрөө юу контент руу орчих ш тэ. Тэгэхээр влог гэдэг чинь бол тэгээд жоохон ер нь ойлгомжтой ш тэ. Яг байгаа нэлээд чөлөөтэй тэр юу ч харуулж болно тэгэл YouTube дээр челленж хөөрхөн челленжүүд хийж болно. Эсвэл өөрийнхөө хэв маяг хийдэг дуртай амаа харуулж болно. Хоббигоо ингэж үзүүлж болно гэдэг чинь ер нь л амар чөлөөтэй юм. За баярлалаа. Тэгэхээр хувийн талаасаа тий яг Менди Мелисинг хоёр хоод ингээд саад бэрхшээл тулгарсан үед яадаг юм болоо. Тэгээд хоёр маань үздэг маш олон үзэгч би яг бидний өсвөрийнхэн байдаг. Тэгвэл ингээд мэдээж ингээд магадгүй үзэгч шундаа хүмүүс тий блог дээр харуулдаг ч гэсэн цаана тулгардаг саад бэрхшээлийг хэрхэн даван туулд юм болоо. Яг ямар одоо хандлагаар ханддаг талаасаа. Ер нь бол яг асуудал тулгарлаа гэхэд тэрэндээ ингэж нэг амар ингээд унаад тий ингээд амар нервтэй ингээд шархлаад амар стресстэй дэдгүү ер нь бол яг асуудал гэдэг бол тэгээл яг тухайн үед ингээл ингэсгээл өнгөрч штэ тий. Тийм ч нэг амар тийм асуудал гарлаа гэхэд бүр ингэж өөлөгөө гүнзгий аваад бүр ингэж хэцүү шаналаад ах хэрэг байхгүй. Тэг ер нь бол бид нар ч юм бол одоо ер нь итгэгч тий мэдж байгаа тий. Тэгээ ер нь бол итгэгч хүмүүс болохоор ингэж ер нь бол айгүй тайван байхыг одоо эрхэмлдэг гэх юм уу? Ер нь бол нэг амар уур зарлал ингээд ах хэрэг байхгүй. Яа, асуудал тулгууруул тэгэл өө яана гэл. Өө за одоо энийг яана, өө за одоо гэхээс зүгээр яах. Тэгэл ерөнхийдөө ингээд зохицол явцдаг гэсэн тийм асуудалтай нэг амар түүртэй дээ. Тийм түүртэй байдаг уу? Nobody else can relate. Boy, I like that you ain't afraid. Baby, lay me down and let's pray. Влогын үзүүд нэлийн завгүй амьдралтай харагдсан. Тэгээд өдөр ингээд хуваартай тийм харагдсан. Тэгээд яг ингээд нэг бүтэн өдрийнхөө ингээд талаарч байгаа бол цаг төлөвлөлт ер нь тийм хүзэл байдаг уу? Яг цаг төлөвлөлт гэх юм бол яг хаяада зарим өдрүүд бол байдаг ш хойчлаа. Гэхдээ ихэнх өдөр бол яг бид хоёр бүр амар их босоод тэгээд идэггүй. Ингээд тавраа яаж байгаа л 10 маруу гэж босдог. Тэгээд мэдээж ерөөхдөө ихэнх өдрүүдэд бол видео контенттэй тиймэрхүү юмудаа эдитлэн тэгээд бэлтгэлдээ явна. Ундралаас нийл ярьдээс тий хүмүүс мэдж байгаа. Тэгээд трийг бас хийдэг гэх юм. Ерөөхдөө бидний ихэнх цаг нь ерөөхдөө бэлтгэл тэгээд эдит өөр тиймэрхүү зүйлүүд дээр явчихдаг гэх юм. За тэгэхээр ингээд анх танилцаад юм уу эсвэл ингээд анхны болцооныхаа талаар ингээд амар хөвгтэй хөвгчлээ юм байдгүй юу? Одоо яг нэг тиймээс юм байдаг да. Энэ ингээд цаанаас буудаг юм да гэсэн юм байдгүй. Одоо 2 жилиг ардаа үтгэд тийм ээ. Болоо. И сандгаа. За зүгэлээ. Хамгийн дурсамжтай үе ч юм уу? Анхны болцооны ямар хөө байсан талаар ч юм уу? Эсвэл хэрхэн гуйж ийсэн мэдээж ингээд сайн найзууд байсан чинь ингээд анх одоо үерхий гэжлэх нь их үгүй те тэр талаар ч юм уу. Тэр ингээд нөө сайн найзууд тахтай ингээд би бинийг ингээд амар хийдэг гэсэн хэлдэгсэн шүү дээ. Юм л олвол би бинийг хараад бүр ингээд өдмөр санагдал чи ингэсэн тэгсэн мэс ингээд зохиж ухаал ингэж мэгэл амар ингэдэгсэн. Тэгэл бүр яг
би биндээ хайртай гэдгийг хэлээл тэгэл үргэснийхаа маргааш уулцсан чинь битээр бүр хичээд юм. Би бинээсээ бүр хичээд юм тэгж амин нөгөө жоок хийдэг гэсэн найзууд чи байхгүй бүр хичээд ингээд сандраад бүр ингээд хэлэх үг нь болтгүй яхаа мэдхгүй. Би тэгжсэн тэр нь аврыг мэдгүй. Найзуудаасаа нуугаа тань юу гэсэн. Найзуудаасаа нуугаа амир нөгөө нэг амир ингээл би бидэгээ тоглож байсан хоёр чи яг үргэснийхаа дараа нөгөө иддэг хэлэхгүй нууцаар исэн чи амир би мэдгүй. Би мэрхаа билжүүлээ амир хоёр тал сууж байгаа. Тэгэхээр найзуудынхнууд үргэлжлэлт нь хэрхэн хандж ирсэн бэ? Анхны нэлийн олон өргөн хүрээлтэй найзалдаг тийм ээ. Тэгээд найзууд нь хэрхэн хандж ирсэн бэ? Ер нь нөгөө үед маань найзууд бол ерөөхдөө битэрийг үрхийсэй гэж амар хүсдэг усах те. Бит хоёроос илүү хүсдэг усах байгаа. Яг л бит хоёр чинь аюу сайн найзууд байсан гэсэн чинь тэгэнгүүт манай тийм л бит хоёрыг аюу холбож жоок хийдэг усах байхгүй. Та хоёр үрхэж ингэж та хоёр чинь юм үргэцэн биш та хоёр чинь зайн хайны биш үү. Ихтэй амар их тийм жоок хийдэг гэсэн. Тэгээ яг үрхэж эхэлсэн чинь аюу тийм гой хүлээж авсан те. Ерөнхийдөө угаасаа бараг мэдчихсэн юм шиг. За угаас та хоёр үрхэл лээсэн штэ гэж байгаа юм шиг тийм үг хүлээ явцсан. За тэгэхээр ингээд хамтдаа төлөвлөсөн ч юм уу те ирээдүйн ихтийн зорилго байдаг ба хамгийн том зорилго нь юу вэ? Хамтдаа төлөвлөсөн тийм яг одоо ойрын зорилго гэх юм бол тэгээд үтсэн аялж үзхийг маш хүсэж байгаа. Тэгээд гадагшаа аялаа мэдээж бид бүжигч юм чинь тэрнийхээ хувьд ингээд гадаад руу яваад том тийм алдартай бүжгийн студид тийм одоо инспирэшн авдаг тийм багш нарынхаа сургалтанд суухыг аягүй хүсдэг. Тэр ойрын зорилго бол тэр л одоо. За тэгвэл одоо ингээд та хоёрын маань влогийг үздэг тийм юм яалаа зэгийн миний уншигчид болон үзэгчдэд хандаж өнөөрт хандаж хэлэх зөвлөгөө байна уу? Одоо яг ингээд бидэнд тулгардаг асуудал ингээд тулаа гарсан учраас тийм ээ. Ингээд тэг зөвлөх зөвлөмж яа. Ер нь аль дүнш та болон одоо үеийнхэндээ ер нь бол ингээд ер нь айгүй ингээд одоо яг юм зөрөгтэй байгаарыг хэлмээр байна. Одоо яг ингээд одоо нэг юм хиймээрээ гэхдээ жишээ нэг хобби одоо жишээ нь төгөлдөр уур байлаа гэж бодоход ингээд төгөлдөр уур тоглох сурахын сан хийсэн ингээд байгаа л гэдэг. Тэгээ одоо яг тэрнийхээ төлөө одоо яг нэг алхам хийгээд одоо сургалтанд явдаг ч юм уу тийм одоо хүмүүнээс асуугаад яг үе их үнэ тэр гэдэг ч юм уу жишээгээр авч үзэх юм бол тэгээд яг ингээл нөгөө нэг хийх ёс зааж юу гэх юм одоо нэг зорилго тавиад тэр зорилгын төлөө яг нэг алхам хийдэг те одоо ингээд нэг алхам хийх юм бол дараачих нь алхам одоо жишээ нэг юм жишээд чинь нэг юм амар том юм хан гэдэг тэрийг нэг цоглоо хагарахгүй те ингээд 40 цохиод бүр 1100 удаа цогчиж ингээд цуурч эхэлдэг. Тэгээ тэр нь болохоор хамгийн ихнийхээ цогцолтыг хийгээг бол мэдээ цуурахгүй шүү дээ. Би нэг энэс ингээд хэлэх юм бол тэгээд яг хийх чахаа зүйлийнхаа төлөө амар яг зөрөгтэй байгаад тууштай байгаад ингээд техникаа яг алхмыг хийгээд яг уусаа бүр ингээд хийгээд эхлэхэд ингээд цаатлынхын юмнууд ингээд араас ингээд урсаад ирдэг. Тэгэхээр яг бити хийх гэж байгаа зүйл дээр шантраарай. Тэгээ олон зүйл туршиж үзээрэй. Залуу ингээд одоо ингээд жоохон байгаагаас ахуулаад ингээд зөндөө юм хийж үзээд те. Туртай сонирхолтой юмудаа хийж үзээд ер нь гоё. Хөгжилтэй завгүй зугаатай амьдраарай. Нэг юм. За манай залуучууд ингэдэж штэ ингээд нэг юм хийх гэхээр ингээд өөрт нь авьяас авахгүй юм санагдаж штэ. Тэнгуут яг хүнд авьяас хэрэгтэй л те. Авьяастай байвал те. Тэгээд миний хувьд болохоор би яадсан байхгүй бүжиглэх тийм ямар ч өвсөл байхгүй. Тэгээд тэрээс анх ингээд бүжиглэн гот би ангийнхаа ингээд 30 хүүхдийн хамгийн муу нь би юуж таагаал. Тэгэл айгүй тийм муу бүжиглдэг хүүхдээсэн. Гэхдээ надад авьяас байгаагүй ч гэсэн зүгээр би нэг айгүй их дуртай байсан бүжигт. Тийм болохоор ерөөсөө шантраагүй. Тэгээд яг уу миний тэр надтай цуг бүжиглж эхэлжсэн манай ангийнхан маань ингээд айгүй тийм авьяастай байсан ч гэсэн нэг сонирхолгүй болохоор ганц 2 сараар яваа хайцсан байхгүй. Тэгээд миний хувьд болохоор би ингээл жил 2 жил ингээл тасралтгүй бүжиглээлсэн чадахгүй ч гэсэн. Тэгээд яг хоо надад авьяас хийсэн бол би илүү хурдан сайжрах байсан байна. Гэхдээ авьяасгүй байсан ч гэсэн би дуртай байсан болохоор ингээд сонио. Өсөж чадахгүй нэг гэж юусоо боддгоо байсан. Яаж болохгүй гэж боддог. Тэгэхээр одоо манай залуучууд маань өөртөө тийм шалтгаан тавьж яхаар яаж тэрийг болохгүй, яаж хийх үү, тийм ээ? Тийм арга замыг одоо шалтгаан тавихын оронд арга зам хайх тийм байгаасаа гэж хэлмээрээ.
За баярлалаа. За тэгэхээр яг бидний үеийн тий өсвөр үеийн хүмүүстэй хандаж хэлэхэд жижигхэн зүйлээр ингээд шантраад те жохон бартаа гараад ирэхэд шантраад явах биш. Харин улам мурагшаага хөл ингээд тавиад алхаараа юм өсөж байна. Тэгээд бүдрэх тоолондоо ингээд одоо би чадахгүй мэнэ гэсэн өөртөө шалтгаан тийм зовлон бүтээд очоорой. За тэгээд баярлалаа. За тэгээд Менди Мелис ортоос хөгжилтэй асуултуудыг бэлдсэн байгаа. Амар хөрхөө хөгжилтэй асуултууд байгаа. Нэгний хэрэг сайн мэддэг талаар асуух. Тэгээ. When you said, baby, I just want you to lay me down and we'll fuck the pain away. Cause skin on skin, I feel nothing but the burning of desire, and that's just foreplay. Мелисэн ямар өнгөр хамсаа бодох туртай вэ? Чи одоо янз бүр шүү дээ. За гэхдээ дуртай нь уу? Дуртай нь за яг нэг бэж тийм цайвар өнгөж магадгүй. За мелисэн идэх туртай хоол нь. Идэх туртай хоол нь юу? Ногоо тушил. Эрсэл болно тийм. За мелисэн 10 жилдээ ямар бүлэг сурч байсан бэ? Юу лээ? Бидний талаар ярьж байгаа. Тийм. Гэтэ одоо таахал юм байна л та. За гээ гэж үү? Гээ. Хөөний сургууль. Хөөний сургууль зөвл юу юм аа? За мелисэнгийн яда хаан содом юм байдаг вэ? Хүзүүн дээр байгаа бас яг энчээ нэг энэ одоо нуран далных нь энчээ. Аль талд нь? Өнөөдөр чи юу лээ? Баруун. За мелисэнгийн хамгийн дуртай дууч. Даниэл хэлв. За ямар орд вэ? Юу? Лээ. Тэгэхээр чи ихэр үү? Ордын мэдгүй. Хэлэнц. За мелисэн ямар кофе уух дуртай вэ? Кофе. Байн гавд штэ ууг нь бол. Тийм үү? Тийштэй хайртаа. Атайвал тэр авъя гэлээ. Мока юм болов? Карамелтэй. За одоо инглиш. За Менdiгийн хамгийн дуртай дууч. Ariana Grande. Тийм юм биш. Ariana Grande. Менди ямар кофе уух дуртай вэ? Латте. Зүгээр. Менди асуулт тулгуурвал өөрөөсөө нөр ямар хүнд ханддаг одоо залгадаг. Яг найз байдаг та. Найз юм уу? Тий. За тэгвэл билгэх боги. Эсвэл тоги шага. Эсвэл аав. Эндийг залгадаг хүмүүс нь. Гэтэ яг асуудал тулгуурвал тий. Асуудал тулгард юм уу? За Менди яг хэдэн настайдаа сургуульд орсон бэ? Бүр бага юм. Тийм бүр багтаа жоо. 6 5 Юу вэ? Тавтаад сургууль дараадахтай тий. 8. За 8. За миний хамгийн дуртай ажил хэлээр. Тэгвэл юм бүрссэн. Эсвэл нэг сүүлд нэг хийгээдсэн нэг юм аниме дүршигч юм шиг. Комико тийм юм. Комик. За Менdiгийн хаан содом юм гэдэг вэ? Минго ахгүй чи биер дүр шээсд ч таа. За биер дүр чи юу юм яа. Гэтэ мингтэй шүү дээ. Мингтэй юм уу? Тийм. Би мэдэх юм уу? Мэдэн шүү дээ. Тийм үү? Тийм. Би нэг гэл хэлжсэн даа болно. Энэ юу? Гүш тэр чинь сорив шүү дээ. Сорив юм. Тийм. Энэ. За
Мэнтэйгийн идэх тустай хоол нь. Ямар ч юм. Хоёрдугаар бол дандаа. Гэтэ нэг хоол хэлэх юм уу? Ер нь яг ямар хоол? Ер нь яг хуурай хоол. Биш хуурай гэхээр одоо шүлгөөж шиг. Эсвэл Ер нь мах ихтэй л байвал цөөвөн эсвэл цөөвөн дахин юм аа. Миний ямар нэг хэлэх тустай. Яг тийм гэсэн үг байхгүй мэн. Бүх хувц юмстэй үстэй. Цагаан. Агуу. Сар. Ногоо. Улаа. Ой за ногоо хувцас байхгүй шүү. Харин ногоо юм өмстэй үстэй. Хантаа цуу. Тийм хантаж. Тэгээ саарл шүү. Бор юм нэг юм комбинзон шиг юм бэ. Тэгээ саарл. Тийм. Сар. Ингээд саарл сууж чаа. We're heading deep inside. There's a voice so quiet, but I can hear the voice when your heart beats next to mine. За сая та бүх мань хөгжлийн асуултыг харсан баг. За тэгэхээр нэг асуултанд дээр бүдэрсэн тийм ээ. Миний ордыг нэг. Миний нэг асуудал тулгархаар залгадаг хүн. Хэдэн сар хэдэн төрлөө? Би чинь 4 сарын 18-нд гэхээр хоньны орд. Тийм үү. Ихэр Тийм гэдэг. үү? Би чинь 5 сар төрсөн хүмүүс ихэр Хэцүү гэж. Гэтэ би яг ихрийн өмнөх нь хилэн цаах гэж бодоод 5 сар ч матар ш. Саяас Тийм. Тийм. Өхөр. анх хэдэн настайдаа сургууль орсон бэ гэсэн чинь 5 6 7 8. Тэгсээр аяар таасан л та. Ер нь бол 8 насыг таасан л да. За дараагийнх Тийм нь мэдчихсэн юм уу? асуулт тулгархад залгадаг найзыг Тийм. бил яах бог яах гэдэг. Ерөөс санаанд норог Бог яах байна. биш шүү. Бог чинь юм шүү. Маа нэг жумаа гэд найзаад байхгүй бүр хар багын найз. Аха. Яг ерөнхийдөө асуудал тулгархал юм бол тэгэл тэр найз руу заалгаал. Тэр нэ. Бэнэ андаа гэж залгадаг. Нэг ийм болчтой яах вэ гэж. Тийм бид хоёроос тэгэл хамт мамдаас асууж өстэй. Тэгэл харь мартчих нөгөө найзаас нь бусдын бүгдийг нэрлээд. За баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ярилцлагын болонгаараа Менди Мэлэсээр гурж оролцуулсан байгаа. Яг ингээд хонхын талаас ямар хүмүүс вэ гэдгийг одоо ингээд илүү гүнзгий мэдхийг хүссэн хүмүүс бас байдаг байх. За тэгэхээр бичлэгний маань комент хэсэгт урьж оролцуулахыг хүсдэг хүмүүсээ бичээрэй. За тэгээд урилгын маань хүлээн авч оролцсонд баярлалаа. Тэгээд цаашдын ажилд өндрөөс өндөр амжилттай. Баярлалаа. Тэр бас үрж оролцсон баярлалаа. Right now it's another level. The way you want me, don't you know you're touching on me. I don't want nothing else. Only want us. Could be here all night, consuming your love. It's